Hi guys, за шинэ кино ревю өмнөж байна. Эхний дугаартаа та бүхэндээ маш сонирхолтой зохиолтой киноны тухай ярих болно. Демокрит зурагчдаа нэг удаа хэлэхдээ хүний алдаа хийснээс өөрийн алдааг илчилсэн дээр гэж зургаж байна. Харамсалтай нь үүнийг биелүүлэхэд томоохон зориг зүрх шалтгаас гадна хандлага нь үнэн сэтгэлээсээ байх учиртай. Чи юу мэдмээр байна гэх тодорхойгүй асуулт нь киноны толгой эрг мэдрээд үйл явдлыг эхлүүлж байна. Энэхүү киноны амжилттай зохиолч Сандра болон түүний нөхөр зохиолч Самуэль хоёрын таарамжгүй харилцаанаас үүссэн харамсалтай үйл явдлын тухай өгүүлдэг. Самуэль дээврийн цонхноос унаж нас барахад тэдний гэр бүлийн нууцуд өөрсдөө их биш олон нийтийг болж хуйлна. Киноны гол хэсэгт хосын 11 настай хараагүй хүү Даниэл өөрийн эцэгтэйгээ өнгөрүүлсэн дулсамж болоод хэрэгт буруутгах итч буй эхийнхээ хиндэн итгэхээ шийдэх ёстой болно. Статсан шалаанд орж ийна л гэсэн үг. Шүүх танхимд өрнөх гэр бүлийн гэрлэлт үзэн ядналт хуурам мэхлэлт бүрийн тухай сонсож суухдаа үзэгчид яг л Даниэлтай адил ээж нь үнэхээр аавыг наснуу? Эсвэл санамсаргүй тохиолдол байв уу? Эсвэл сэтгэлээр унсан Самуэль өөрөө цонхноос үсэлж амиа олсон уу гэдг нь бүгдийн толгойд ирэлдэжгүй гол асуулт юм. Гэсэн хэдий ч үндсэн асуулт бол бид хизээ нэгэн цагт үннийг мэдэж эсвэл бүрэн ойлгож чадах хэсэг юм. Найруулагч Justin Terry-ийн өмнөх бүтээл болох Sibyl киноны амжилтаас үзэгд сонирхолтой болох боломжгүй. Sibyl 2019 онд Cannes кино наадмын дээд шагналд нэр дэвшиж, мэргэжлийн шүүмжлэгч нарт үнэлэгдсэн онцгой бүтээл бол үнээс ч тутгаадгүй бүр илүү хатхан сайн кино гэдгээ 2024 онд шилдэг их зохиол төрөлд Оскарын шагналд хүртснээрээ баталсан юм. And the Oscar goes to Anatomy of a Fall. Энэхүү бүтээл дээр гарч буй хэргийн шүүх бол үргэлжлэх хугацаанд шүүгч, өмгөөлөгчдийн нотлох баримтдээр тулгуурлан хэргийн үнэн зөвийг олоход хичээж буй зүтгэл болоод гэрч өгөөд тэдний хэлсэн ярилцлага зэрэг нь 12 уртай хүн хэмээх 1957 онд бүтээгдсэн кино санагдуулам. Зураг авалтын газар нь бага, үйл явдал багтай. За энэхүү хуучны 57 оны киноны эхэнд шүүхийн танхим хальт гараад үлдсэн сценүүд бүгд тангарагтны шүүгч нарын шийдвэрээр нэгтгэх агаар жуулагч муутай ганц өрөнд болдог. За Anatomy of a Fall үүнтэй адил хотоос зайдуу олж манайхаар бол одоо цуслангийн байшин гэх юм уу? За энд үйл явдал өнгөрөөд дундуур нь шүүхийн танхимын уур амьсгал хэрэг шийдвэрлэх үйл явцын талаар гарна. Sofia Coppola, Greta Gerwig, Justin Terry зэрэгтэй эмэгтэй найруулагчид өөрсдийн үзэл бодол, онцлог шинжийг бүрдүүлсэн бүтээлүүд дээрээ өнөө цагт Холливуудад нэр алдраад уусгаж байгаа нь багтуу штэ. Тэрийт гэр бүлийн харилцааг уур хилэн, аттаачтоо, үзэн ядалт, дургүйцлээ дүүрэн гэдгийг харуулах боловч хожим нь Сандра нөхөртөөгөө хамт авахсан зураг үзэж буй сэтгэл хөдлөм дүр зураг нь энэ харилцаанд хайр, багталмуу адил оршин байдаг гэдгийг хэлж байгаамаа. Гэхдээ Сандра нөхрөө хөнөөсөн хэрэгт буруутай юу үгүй юу? Сандра хуучны танил хуульч Винсент Вензиг өөрийн өмгөөлөгчөөрөө ажилуулахаас гадна түүнд сета хийж байгаа нь буруугаа өмгөөлүүлэх гэсэн орлого мэт хардталтыг үзэгчдэд өөрийн хэлэхгүй төрүүлж нуугдмал үл ойлгогдсон тайван байдлаараа киноны төгсгөл хүртлээр дагуулсаар эцэстээ хариултыг үзэгчдэд буюу өөрсдөд нь үлдэнэ. Болсон үйл явдлын зөв бурууг хэрхэн дэнслэх нь зөвхөн үзэгчдийн тунгаан бодох асуудал. Амьдрал гэдэг угаасаа толгой юм эдэрхтэй зүйлээ дүүрэн тийм ээ. Хүмүүс хичнээн хичээсэн ч үнэхээр ойлгож чадахгүй асуудлууд зөндөө л байдаг. Магадгүй Даниэл хүүд үнэн тийм ч чухал биш болсон байж болно. За та бүхэн кино үзэх үсэх юм бол IPTV-д байгаа. Тэгээ нэмжлэхэд IMDb дээр үзэгчдээс 7.6 үнэлгээг авсан маш сайн бүтээл байгаа шүү. Тэгээд дараа уулзтлаа баяртай. Bye. I'm innocent, you know that, right?